нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд уялдуулж гიშгсэн ерөнхий төлөвлөгөөгөө хийсэн. Энэ дагуу хөөдлөө одогт ирээдүйд 30 мянган оны судалтай цэнгэлт хүрээлэн 110 сур харваач зэрэг харга холцоотой сурын талбай, 64 баг шагаан харга холцоотой шагаан талбай болон наадамчдыг амарч наадмлах болцоог хангах спорт соёлын төвүүдийг барьж явуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ байгууламжуудынхаа цэвэрлэх байгууламж, цэвэр усны сан, дулаан, цахилгаан зэргийг бие даан шийтгэхээр зураг төслийн ажлуудаа ер нь хийгээд дуусч байгаа. За эдийн засгийн нөхцөл байдал сайжрах юм бол бид бас хотын удирдлагуудаа танилцуулаад засгийн газрын түвшинд ярилцуулж агаад концесс төр хувийн түвшний хүрээнд ажлууд хийхээр төлөвлөж байгаа. За цаг хугацааг хүлээхгүйгээр бид бас зарим ажлуудаа хийхээр энэ өнгөрсөн үйл цаны баазын төслийг хийж үзлээ. Нийтдээ 2 сарын хугацаанд 30 мянга гаруй Улаанбаатар хотын иргэд ирж цаны баазаар үйлчлэгээ авсан. Ер нь хөөдлөө одгийн өнөөдрийн барьж байгаа бодлого бол жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулах нэгдүгээр зорилтыг тавьж байгаа. Хоёр дахь зорилт нь эскалат төдий байхаас илүү зохион болж цаашаа бүтээн болж болохын төлөө бас зорж тэмүүлж байгаа. Гурав дахь зорилт нь бид дотоодын ажил жуулчлалыг хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод дотоодын хөрөнгө босгох, за мөн орлого нэмэгдүүлэх боломжийг бий болгохоор ингэж төлөвлөж байгаа. Монгол Ард улс төрийн өнөөдрийн статус бол орон нутгийн өвчтөд үйлдвэрийн газар. Бид цаашдаа бас бие даан ажиллах, Улаанбаатар хотод бас эдийн засгийн хувьд бас дэмжлэг болох, өөрсдөө авч явж байгаа үүднээс аж ахуйн тооцоон болохоор бас бэлтгэлээ хийж, судалгаа хийж ажиллаж байна. Ямар ч байсан Монгол Ард улсын өнөөдрийн удирдлагууд эхнийхээ наадмын ард гараад тэгээд тэрний дараа бид Улаанбаатар хотын удирдлагуудад гişгсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө цаашдаа ихтийн зорилтуудыг бас тусгаарлан танилцуулахаар бэлтгэсэн байгаа.